19-р зууны дунд үед дэлхийн ертөнц өнөөдрийг шиг хүний эрх, ёс зүй, шинжлэх ухаанд тулгуурсан ойлголттой байгаагүй. Ялгаатай төрхтэй хүмүүсийг эмчлэх, ойлгох биш, харин гайхалтай үзмэр, сониуч олны зугаа гэж хардаг цаг үе байлаа. Тэр үед хүмүүс айдас мухар сүсэг, мэдэхгүй зүйлдээ татагдах сониуч зангаараа бусдыг дүгндэг байсан бөгөөд яг ийм нийгэмд нэгэн эмэгтэй амьдарч байв. Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийт дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй хэмээн нэрлсэн ч үнэн хэрэгтээ тэр бол жирийн нэгэн хүн авьяас чадвартай, ухаантай, хайр инэрл хүссэн эмэгтэй байсан юм. Түүний нэрийг Жулия Пастран гэдэг. Жулия Пастран 1830-аад оны орчим Мексик улсад төрсөн бөгөөд тэрээр маш ховор генетикийн өвчтөй байсан юм. Үүний улмаас нүүр биеэр нь бусдаас хавьгүй их өв сургадаг, мөн эрүүний хэлбэр нь бусдаас өөр харагддаг гэжээ. Гэхдээ энэ нь түүний оюун ухаан зан чанарт нь огтхонч нөлөөлөөгүй. Жулиягийн ээж нялх байхад нь нас барж, удалгүй авгаах нь түүнийг асран хамгаалахаар болсон. Гэсэн хэдий ч тэрээр түүнийг аяллаа циркэд зарсан байдаг. Жулия маш хурдан суралцдаг, дуулах, бүжиглэх авьяастай, хэд хэдэн хэлээр ойлгож ярьж чаддаг, бусадтай харилцахтаа ийдэг, боловсон нэгэн байсан тухай үеийн цөөн боловч бодит баримтуудад дурддагддаг. Гэсэн ч 19-р зуунд шинжлэх ухаан ийм өвчнийг тайлбарлаж чаддаггүй байсан учраас хүмүүс түүнийг юр бусын байгалийн алдаа мэтээр ойлгож байлаа. Энэ нь Жулиягийн буруу биш, нийгэм түүнийг ойлгохыг хүсээгүй, харин ч эсвэргээрээ түүний ялгаатай төрхийг нь ашиглан мөнгө олох боломж гэж харсан хүмүүс гарч ирсэн юм. Түүнийг нэгэн асран хамгаалагч нь болж, дараа нь менежер нэрийн дор авч, Европ болон Америкийн томоохон хотуудаар аялуулан олон нийтийн өмнө үзмэр болгон харуулж эхэлсэн юм. Тухайн үеийн фрик шоу гэх үзүүлбэрүүдэд хүмүүс тасалбар авч орж бусдаас өөр төрхтэй хүмүүсийг харж, инээж, гайхаж, заримдаа доромжилт суудгийг хэвийн зүйл гэж үздэг байлаа. Жулияг тайзан дээр хүн ба амьтны завсрын төрөл, дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй гэх мэт үгээр танилцуулж, олны сониуч занг өдөөдөг байсан нь өнөөдөр бидний хувьд үнэхээр харгас сонсогдно. Гэтэл Жулия өөрөө тайзан дээр зогсоод зүгээр л дуугүй зогсдог хүн биш байв. Тэр дуулж, бүжиглэж, үзэгчдтэй ярилцж, өөрийн боловсрал авьяасыг харуулахыг хичээдэг байсан. Гэсэн ч олон хүн түүний авьяасыг харахыг хүсээгүй, зөвхөн гадаа төрхийг нь ширтгэхээр л ирдэг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жулия өөрийн менежер болох Линдтэй гэрэлсэн байдаг. Энэ гэрлэлт нь жинхэнэ хайр байсан эсэх талаар маргаан байдаг ч ихэнх түүхчид түүнийг эрх чөлөөтэй сонголт гэхээс илүүтэйгээр хяналт ашиг сонирхлын холбоо байсан гэж үздэг. Жулия жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн ч хувь тавилан түүнд дахин хатуу хандсан. 1860 оны 3 дугаар сарын 20-нд Жулия хүү төрүүлж, хүүн түүнтэй адил өвчтэй гэж онцлогдсон. Нялх хүүхэд 35 цагийн дараа нас барж тэрээр өөрөө ч төрсний дараах хүндрэлээр 26ах наснда хорвоог орхисон юм. Гэвч түүний зовлон үүгээр дууссангүй. Жулия Пастранаг нас барсны дараач хүн ёсоор оршуулсангүй. Лент эхнэр хүүхдийнхээ цогцыг шилэн харьцагт хийж үзэсгэлэнгээ үргэлжлүүлэн үзүүлсээр байсан. 1884 онд Теодор Лент Оросын Санкт Петербург хотын сэтгцийн эмнэлэгт нас барсан. Гэсэн ч Жулия Пастранаг Европ даяар олон 10 жилийн турш музей, үзэсгэлэн, хувийн цуглуулгуудаар дамжуулан олон нийтэд үзүүлсээр байсан нь хүний нэр төрийг хэрхэн үл тоомсорлож байсны тод жишээ юм. Өөрөөр хэлбэл Жулия амьд байхдаа ч тэр, нас барсныхаа дараа ч тэр хүн байхаа болж чадаагүй юм. Харин цаг үе өөрчлөгдөж, хүний эрхийн тухай ойлголт дэлхийд даяар нэмэгдэхийн хэрээр Жулия Пастранагийн түүхийг дахин харж, дахин үнэлэх хүмүүс гарч ирсэн. Судлаачид, сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид түүний түүхийг олон нийтэд хүргэж, шудраг бус явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан юм. Эцэст нь 2013 онд Жулия Пастранагийн шарилыг Мексикт хүндэтгэлтэйгээр нутаглуулж, түүний нэр төрийг хожимдсон ч сэргээсэн юм. Жулия Пастранагийн амьдрал бол царай муутай байсныхын түүх биш, харин ялгаатай байдалд хандах нийгмийн хүйтэн, хүнлэг бус хандлагын түүх юм. Түүний түүх бидэнд нэг л зүйлийг сануулдаг. Хүнийг гадаад төрхөөр нь биш, хүн чанар, сэтгэл, авьяасаар нь харах ёстой гэдгийг. Өнөөдөр бид ялгаатай нэгнийг хараад шүүж байна уу? Эсвэл ойлгохыг хичээж байна уу гэдгээ та өөрөөсөө
асуух цаг нь аль хэдийн болжээ.